өнөөдөр одоо семинарт маань одоо та бүхэнд одоо бүтээгдэхүүн танилцуулга танилцуулах Timo Master Park Chun-shil 팀장ыг одоо урьж байна. 네, 나와주세요. 네, 반갑습니다. 정말 오랜만에 제가 몽고 강의를 하게 된 다이아몬드 마스터 박경실입니다. 반갑습니다. За, сайн байцгаана уу? Уулзсандаа маш их баяртай байна. Ингээд Монголын семинарт удаагүй семинар саагааг уулзсан байна. Та бүхэндээ орсондоо уулзсандаа баяртай байна. 네. 네, 저를 처음 보시는 분 계신가요? 저를 처음 보시고 제가 뭐 어떤 일을 했는지 혹시 아시는 분 계신가요? За, 여기, 네, намайг 네. одоо анх удаа харсан хүн байна уу? Одоо намайг анх одоо юу хийжсэн хүн байна уу? 네, Амра 네. 이제 파트너. 이제 새로 오신 분 같아서, 네, 새로. 네. 그러면 тийм 제 юм байна. 소개를 간단히 하고 시작하도록 하겠습니다. За, тэгвэл би өөрийгөө жоохон тавчхан танилцуулаад хичээлээ танилцуулга хийя. 네. 네. 저는 애터미를 하기 전에는 20살 때부터 제가 원래는 20살 전에는 제가 실용음악을 전공을 하다가 제가 20살이 된 후에 어떠한 사정으로 인해서 실용음악을 그만두고 제가 이제 직장으로 나가기 위해서 여러 가지 일을 했었습니다. За тэгээ би 20 настайд ингээд хөгжим ингээд сурсаад хөгжмийн ингээд хичээлээ хөгжмөөр ингээд явж байгаа тэрийгэ болоод жоохон хөгжим ингээд сурч хөгжим ингээд тоглож исэн боловч ямар нэг шалтгаанаар ингээд хөгжмөө тоглохоо болоод ингээд ажил хийсэн. 그래서 정말 여러 가지 일들을 했었어요. 뭐 음. 어떠한 뭐 카페라든가 아니면은 어디 가서 식자재 마트라든가 유통업이라든가 진짜 많은 일들을 해왔고요. 그렇게 하던 와중에 제가 한 카페에서 마지막으로 제가 어떠한 꿈을 가지고 이 카페에서 열심히 일을 해야겠다 생각을 하고 열심히 일하던 와중에 네, 먼저 통역해 주세요. 네. За тэгээ би ингээд 20 ажил айгу олон төрлийн ажил хийсэн. Кафеж ажилласан, өөр газар ч ажиллаад ингэж ажиллаж хагаад олон төрлийн ажил хийж үзэж байгаа. Тэр дундаас кафе ингээд ажиллаад үзчихсэн. Кофе шоп ингээд ажиллаад тэр дундаас ингээд мөрөөдөлтөө ингээд болоод 네, 커피숍의 매출이 떨어지면서 제가 있던 그 커피숍에서 제가 받던 그 월급이 제일 높았기 때문에 저를 먼저 이제 해고를 하고 그러면서 백수가 되면서 저희 어머니로부터 애터미 사업을 권유를 받고 애터미를 시작하게 되었습니다. За тэгээд би тэр кафед ажиллаж исэн болоод миний тэр үед одоо ажилласан цалин айгу өндөр байсан. Тэгээд ажиллаж байгаа тэр өдөр ингээд нэг шалтгаанаар болоод намайг ингээд халсан энэ ажлаасан. Тэгээд яг цалин их авдаг байсан боловч те. Тэгээд тэр үед ингээд ажлаас халагдаад тэгээд ингээд гэртээ ингээд ажиллахгүй байжсэн үед нэг өдөр ээжээсээ дамжуулаад итүмийг одоо мэдэж авсан. 그래서 제가 이 일반적인 직장으로는 언젠가 내가 잘릴 위험도 있고 이렇게 해서는 내 인생에서 편할 일이 없겠구나 생각을 해서 애터미의 이런 비전을 보고 애터미를 시작했습니다. За тэгээд миний хувьд бол ингэж бодсон да. Би өөр ямар ч газар ажил хийгээд үзсгээд хизээ нэгэн зад энэ ажил намайг халах юм байна. Халагдах юм байна гэж би бодоод тэгээд би итүмийг одоо сонгож авсан. 그래서 지금은 현재 애터미를 글로벌로 많이 진행을 하고 있고요. За одоо би бол өөрөө итүмийг одоо миний итүмийг глобал маш их гарсан. Гараад бизнес ажлыг хийж явж байгаа. 그리고 제가 이제 얼마 전에는 이제 센터를 이제 오픈을 했습니다. 체코에. Тэгээ би саяхан одоо дахиад нэг өөрөө төв байгуулсан. Тэгээ тэр төв нь бол хаана байсан бэ гэд чекэд одоо дахиад нэг өөрийнх нь төвийг одоо бий болгосон. 그래서 요거는 이제 간단히 사진, 센터 오픈식 때 사진을 가져왔고요. За тэгээ та бүхэнд яг саяхан би Чех яваад Чехад одоо нэг хэрэглэгч маань өөрийнх нь партнер бүхэн ингээд төв байгуулсан. Тэгээд тэр төвийнхаа одоо зургийг ингээд та бүхэнд харуулж байна. 네, 제가 애터미를 시작한 이유도 이 글로벌 사업을 할 수 있다는 거에서 메리트를 얻고 이렇게 시작한 거였는데, 이렇게 센터를 운영하실 사업자분이 나오셔가지고 오픈식을 한 모습입니다. За миний хувьд бол итүмийг хийхээс өмнө би итүмийн энэ бизнес маань одоо ганцхан солонгостой биш одоо глобал руу нагах тийм боломжтой. Тэгээ олон олон улсад хийх боломжтойг үүднээс хандаад үүднээс хараад би итүмийг хийж ихсэн. Тэгээ миний бизнес маань ингээд Чехаас одоо нэг хамтрагч одоо бизнес хүн гараад ингээд өөрийнх нь төвөө ингээд байгуулсан. 그래서 제가 간단히 얘기 드리자면은, 이분은 제가 SNS를 통해서 체코분을 만나게 되었고요. 이분을 통해서 제가 제품을 체험을 시켜드렸더니 이 제품력을 믿고 애터미 사업을 시작하신 분이세요.
Тэгээд би жоохон товчхон нэг зууг ярих юм бол энэ хүн яаж анх эхлээд энэ өөрийнхөө энэ партнер хүнтэй уулзсан байг бол одоо SNS одоо энэ утсаар одоо их ингэж бид нөгөө фэйсбүүгээр ингээд одоо мессеж бичээ зураг дараад тэр дундаас ийм чеханы нэг хүнтэй ингээд танилцаад тэр хүнд ингээд бүтээгдэхүүн тухай хийж өгөөд тэгээ очиод ингээд бүтээгдэхүүний нүүрэн дээр ингээд үзсэн чинь үнэхээр тэр хүн таалагдаад тэгээд энэ хүн итүм мэдэж итүмийн тухай ингээд жоохон мэдээлэл өгсөн чинь ингээд итүмийн мэдээд бизнес хийж явж байгаа. 그래서 동양과 서양이 가리지 않는 우리 애터미 제품에 대해서 오늘은 제품 강의를 해드릴 예정입니다. За та бүхэндээ бүтээгдэхүүн тухай танилцуулга одоо хийж өгье. 자, 제일 첫 번째입니다. 여러분들은 금을 좋아하시나요? За та бүхэн одоо алтан дуртай алт. 금 좋아하시죠, 다들? Та нар бүгд алтан дуртай шүү дээ тий алтан. Алт. 네, 그래서 오늘 제가 이렇게 얘기를 드린 거는 금에 관련된 제품입니다. За өнөөдөр би та бүхэнд яг алттай холбоотой тухай та бүхэн танилцуулах гинэ. 지금 전 세계적으로 금이 굉장히 유행을 하고 있죠, 현재. За тэгээд одоо дэлхийн улс орон болгонд ер нь алтыг айгүйх их алтанд их одоо алтыг одоо шүтэх алт одоо маш хүнд орж байгаа. Улс болгонд ер нь алтыг амар их хэрэгэлдэг. 네, 금이 화폐 가치로 안정적인 가치를 갖고 있긴 하지만 이번에 제가 소개해 드릴 제품들은 피부에 바르는 금입니다. За энэ удаа та бүхэндээ танилцуулах хичээл маань одоо алт бол олон янз байдаг зүүн дээр идэх ч юм уу те одоо миний ярьдаг бол одоо та бүхэн алтны тухай алттай холбоотой бүтээгдэхүүн танилцуулах гэж өгөө. 네, 그래서 제가 첫 번째로 설명드릴 제품은 24K 골드나이트 마스크 제품이에요. За хамгийн ихний танилцуулах бүтээгдэхүүн маань одоо Atomy 24Kтай одоо алттай одоо тосон шүний маск. 그래서 안에 내용물을 보시게 되면은 이렇게 금가루가 이렇게 들어가 있습니다. За одоо ингээ харах юм бол энэ дотор бол нэг алтны алт ус энэ дотор орсон алт байгаа. Ингээ харахад жижигэн алтнууд ингээ орсон. 자, 이 제품은 얼굴에 바르고 그냥 자는 마스크팩이거든요. 그래서 씻지 않는 마스크팩입니다. За энэ тосон маск маань одоо маскын дотор маань түрхэд одоо түрхснийхаа дараа шууд угаахгүйгээр тэр дүрсэн цэр чигээрээ унтдаг тийм маск. 네, 그래서 이 제품으로 그러면은 어떠한 효능이 있는지 대해서 설명을 드리도록 할게요. За тэгвэл энэ алттай маскны одоо найрлага ямар үр дүнгийн та бүхэндээ хуваалцъя. 자, 이 제품의 특징 중에 하나는 피부를 회복을 시켜주는 역할을 하고 있습니다. За тэгвэл энэ алттай маскын нэг онцлог нь болохоор бидний нүрийн арьсыг одоо сэргээж өгнө. 그래서 첫 번째로 이 제품을 발랐을 때 임상 결과들을 잠깐 보여드릴 텐데요. За тэгвэл энэ алттай маскыг хэрэгж үзснийхаа дараа одоо үр дүн ямар байсныг та бүхэндээ хуваалцъя. 자, 피부 결이 굉장히 개선되는 유의미한 결과를 보게 되는 겁니다. 여기 보시면은 피부결 개선율이 741% 정도. За тэгвэл энэ үзүүлэлтэн дээр болохоор арьсны бүтэц сайжирсан одоо үр дүн болохоор одоо биений арьсны одоо бүтцийг одоо сайжруулсан хувь нь 174 516% биений арьсны бүтэц сайжирсан гэж энэ гарч ирсэн үр дүндээ үнэхээр хэрэгснийхаа дараа. 네, 그래서 여기 보시면은 피부 밝기도 개선이 됐다고 나와 있고요. За тэгээ эндээс харахад одоо нүрийн арьс үнэхээр ингээ гялалтсан тойлгоор болсон. 네, 그리고 눈가의 주름의 개선도 많이 됐다고 나와 있고요. За тэгээс бидний нүдний доорх цохны одоо энэ нүдний хажууд арьс одоо юу үрчлээ хүртэл ингээ сайжирд ирсэн гэж бас гарч ирсэн. 그래서 피부 탄력과 리프팅에도 굉장히 많은 도움이 됩니다. За тэгээд нүрийн арьсны одоо чангалт маш их арьсыг одоо ингээ сайжруулсан, чангалж өгсөн гэдэг бас сайжирсан гэдэг бас гарч ирсэн. 네, 그래서 피부 보습과 피부를 방어하는 데도 굉장히 도움이 많이 되고요. За тэгээд нүрийн арьсны одоо хамгаалт одоо сайжирч ирсэн, арьсыг маш их сайн сайжруулаад тайвшруулж өгсөн гэж гарсан. 네, 그래서 그러면은 이 제품이 왜 이렇게 좋은지에 대해서 제가 어떠한 성분이 있는지에 대해서 설명을 좀 드릴게요. За тэгээд энэ Atomy бүтээгдэхүүний одоо үнэхээр яагаад ингэж ийм сайн бэ? Юу орсон бэ гэдэг та бүхэндээ ингээд танилцуулж өгье.
자, 이제 첫 번째는 이 시스템이 유수분 밸런스를 맞춰주는 시스템이 있는데 이거를 이제 간단히 얘기하자면요. 음, 안에 있는 피부막을 형성을 해주는 거야. 이거를 발라주면서. За тэгээд энэ маань за энэ маань одоо тосон чигийг одоо балансыг одоо ингээд тохируулж өгсөн алтан арьс ингээд орсон байгаа. Тэгээд энэ маань одоо наалдам хай тэгээд маш их чиглэг болгож өгөхөөр тасалтай. 실제로 바르시게 되면은 되게 뭐랄까, 이 차가운 느낌을 받으실 수 있어요. Энийг ингээд дүрхэд үзэх юм бол ингээд жоохон хүйтэн мэдрэмжийг бас аавна. 그러면서 수분을 해주고 24K 골드의 이런 금가루가 있기 때문에 이 금가루로 인한 성분도 있어서 피부의 보습에도 굉장히 도움을 많이 줍니다. За тэгээд энийг төрөхөд бол тос одоо чигийг маш тэнцвэрийг одоо ингээд хангаад ингээд өвөн дээрээс нь одоо 24 гар алттай ингээд алтыг одоо шууд одоо нүүрэндээ дүрхэд одоо хүчтэй нөлөө үзүүлэхгүйгээр одоо маш их нүүрний арьсыг одоо тайвшруулж чиглэг тослог болгож өгнө. 그래서 그 첫 번째 성분이 샤프란 성분이 있습니다. За хамгийн орж ирсэн хамгийн их найрлага нь болохоор түргэн одоо шапран гэдэг энэ цэцгний ийм найрлага орсон байгаа. Түргэн ус 그래서 여기 гэсэн. 보이시는 이 꽃 종류가 이제 샤프란이라고 하는데요. 이게 Мгм. 굉장히 비싼 향신료에 속한다고 해요. За тэгээд одоо энэ ягаан цэцгний энэ хандыг оруулсан байгаа. Энэ ягаан цэцэг маань маш их юм үнэтэй юм цэцэг байгаа. 자, 아까 제가 말씀드렸다시피 이 제품은 슬리핑 마스크라고 해서 잠 자기 전에 바르고 자는 제품입니다. Тэгээд түрүүн би хийсэн энэ маскыг бол дүрхээд унтдаг шүний маск гэсэн байгаа. 그래서 수면 장애에도 도움이 되는 성분이 있고요. 두 번째로는 피부의 미백과 톤을 개선시켜주는 역할을 합니다. За тэгээд энэ шүний маск чи одоо маск дүрхээд унтныг жаа шүн унтахад хүртэл бидний нойр нь бас ингээд жоохон нойргуудалд бас ингээд унтж байхад бас бидний нойр нүрсийг ингээд бас амрааж өгөө тайвшруулж өгөөд унтуулахад бас тийм бас найрлага бас орсон байгаа. Дээр нь одоо миний арьсыг бас сайн ингээд төлжүүлж чийгшүүлж өгөх тийм найрлагыг бас хамт оруулсан байгаа. 그래서 네. 몽골에 굉장히 건조하잖아요. 그죠? 건조하고 또 햇빛도 많이 나고. За манай Монгол бас ингэ чинь хуурай нөгөө байгальтай. Тэгээд маш их нүүр маань хуурайшдаг учраас энэ досыг бас түрхдэг. 그래서 피부에 많은 도움을 주고 있고요. 그리고 두 번째로는 윈터 체리 뿌리 추출물이라고 해서 이 두 번째 성분 중 하나인데요. 이 성분은 여기 보시다시피 자외선에도 방어를 해주고요. 그리고 또 여기 미세 공해 물질로부터 피부를 보호하는 효과가 있습니다. За тэгээд энэ одоо англиар одоо бичсэн байгаа одоо энтори үндэс одоо энтори одоо гэдэг энэ жимс байгаа. Тэгээд энторны одоо үнцийг бас оруулсан хандыг одоо оруулаад орсон байгаа. Тэгээд энэ маань одоо орсныхаа найрлагын дотороо болоод хэд ягаан туяанаас одоо бидний нүүрний арьсыг хөх ягаан сэргээхээс одоо хамгаалж өгөн одоо мисемонжиг ч одоо нэг ийм шороо тоосноос бас үлдээ бидний арьсыг бас хамгаалж өгнө. 음흠. 네. 잠깐만요. 네. 네, 그리고 저희 제품에 화장품에도 들어가 있는 기술 중 하나인데요. 앱솔루트 셀렉티브 올마이트 코드라는 성분이 들어가 있습니다. За тэгээ бидний дүрхэж байгаа Absolute одоо Com-ны досны одоо бас тэр найрлагууд бас энэ дотор бас орцсон байгаа. Тэгээ тэр даны дотор болохоор ийм маш их байна. Ургамлын бас гарлалаар ороод энэ одоо доор нь байгаа одоо энэ дөрвөн янзын ургамлуудыг бас оруулсан байгаа. 간단하게 얘기하면요. 암세포의 이런 것들을 잡아주는 역할을 하는 그런 추적 기술이 들어가 있는 성분이거든요. За тэгээд яг гоо товчхон ярины гэх юм бол одоо бидний одоо энэ хорт эсийг одоо хамгаалж өгсөн хорт эснээс одоо хамгаалж өгсөн тийм одоо найрлага бас багц орцсон байгаа. 그래서 필요한 부분에 그 영양 성분이 잘 들어갈 수 있게 해주는 성분입니다. Тийм учраас хэрэгтэй байгаа чухал бүх найрлагуудыг бас ингэж оруулсан байна. 그리고 여기 보시면은 식물 유래 EGF라는 성분이 있는데 이 EGF 성분이 굉장히 좋은 성분이거든요. За тэгээд дөрвөн ургамлын гарын хоёр дахь энэ ургамл нь болохоор ургамлын гаралтай PAJ гэдэг бас энэ ургамлыг бас оруулсан байгаа.
네, 피부의 그런가? 재생을 도와주고 피부가 다시 더 좋아지게 하는 재생 인자가 들어가 있는 성분입니다. Тэгээ энэ маань одоо PC engine-ийн одоо арсыг одоо маш тайвшруулж өгнө. Арсыг одоо зөөлрөх юм зайлгаас орсон байгаа. 그래서 이 성분이 약 1%에 있는 이 성분 하나가 굉장히 고가, 수억 원에 달하는 그런 고가의 제품으로 알려져 있습니다. 1.5? 뭐라고요? 네, 1% 들어가 있는 이 1%. 성분이 네네. За нэг хүү маш их орсон байгаа ч энэний ургамал орсоор одоо энийг ургамал маш их чухал юм байна. Энэ ургамал орсоор нэг хүү ороод энэ одоо улсаас бас зөвшөөрж өгсөн тийм ургамал байгаа. 네, 그래서 이러한 성분들이 같이 있기 때문에 제가 이 제품을 굉장히 좋아하거든요. 그래서 Mhm. 요새 겨울이 됐잖아요. 제가 요새 피부가 너무 건조해서 이 제품을 밤마다 요새 한 일주일 정도 사용을 했는데 피부결이 굉장히 좋아지고 이렇게 강이 납니다. 아침마다. Мгм. За би энэ одоо шөнийн досон масканд айгүй дуртай. Одоо өвөл болохоор хүний арьс айгүй өвлийн уйлралт ингээд хуурайшилтай учраас миний арьсыг маш гоё чийгшүүл тогшүүл тослог болгож өгсөн. Тэгээ энийг одоо ингээд дүрхээд үзэхэд торхсон үед одоо миний арьс маань улам гоё чиглэг тойлгоор гоё чанга болгож өгсөн. 그래서 아침에 딱 일어나면요, 굉장히 피부가 보드라워진 그런 느낌을 받으실 수 있고, 또 세수를 한번 해보시면은, 건조하지 않고 되게 좋다. 이런 느낌 받으실 수 있을 겁니다. За тэгээд ингээд дүрхээд ингээд унтсан дүрхээд унтаад өглөө босоод үнэхээр арьсаа ингээд бариад үзээд үнэхээр гоё тойлгоор гоё гялалцсан мэд харагдаж тэгээд миний арьс өөрөө хүртэл ингээд бариад үзэхээр айгүй гоё тойлгоор гоё болсон байна ингээд мэдрэмжийг бас авах боломжтой арьсыг маань ингээд тайвшруулж өгсөн мэдрэмж надад их төрсөн. 음흠. 그래서 팁을 하나 드리자면요, 이 제품을 냉장고에 넣고 사용하시게 되면은 피부 온도를 낮춰주고 또 시원하게 사용하실 수 있어요. Мгм. За тэгээд энийг бас нэг бас гоё зөвлөмж өгье гэж байна. Энийг бас дүрхтээ хөрөгчин хийгээд дүрх юм бол улам гоё гоё чи хүүтэн мэдрэмжийг өгөөд нүрийн арьсыг улам гоё ингээд чангалж өгдөгөр илүү бас гоё давуу талтай. Бас хөрөгчөнд хийгээд дүрхсэн ч болно зүгээр ингээд байхдаа дүрхсэн ч болно. 그래서 여러분들이 이제 뭐 피부에 메이크업을 하실 때, 많은 메이크업 하시는 분들이 피부의 온도를 낮추려고 굉장히 애를 많이 쓰는 이유가 피부에 스킨케어를 하고 메이크업을 할 때, 화장이 잘 먹습니다. 온도가 낮아지면 낮아질수록. Мгм. За тэгээд олон ингээд нүүрний арьс үйлчлэгээний хүмүүс ингээд нүүрний арьсыг одоо ингээд а, энэ температурыг те нүүрний одоо энэ температурыг одоо ингээд бууруулахад хэрэгэлдэг гинэ. Энэ бас тосон маскыг бол ингээд температурын орыг буул ингээд хүний нүүр ингээд маш их халуун орхит болсон ингээд тоснууд нь ингээд шингэж өгдөг учраас миний нүүрний одоо арьсны температурыг одоо бууруулж тэгээ сэрүүхэн мэдрэмжийг бас өгөхийн тулд энийг одоо хөрөгчнийгээ дөрчих юм бол миний нүүрнээс айгүй хурдан ийм тайвшраад халуун мэд байдал нь биш одоо температур нь одоо сэрүүхэн мэд байлгаж өгөө тэрхээрээ илүү их сайн байдаг. 그리고 만약에 내가 뭐 예를 들어서 어디 뭐 결혼식장이나 이런 데 가실 일이 있으면은 그 전날에 이 제품을 굉장히 얼굴에 도톰하게 올려놓고 10분 뒤에 미온수로 씻어낸 다음에 주무시고 그 다음날 일어나시면은 피부 톤이나 결이나 이런 상태가 굉장히 좋아집니다. За тэгээд бас ингээд бид нэр одоо ямар нэгэн одоо хурим найр ч юм одоо удахгүй манай Монгол одоо шинэ жил болгож чинь одоо хурим боллоо гэдээ одоо найранд одоо очино гэх юм бол те энэ маскыг тэр өдөр оройн ингээд дүрхээд маш их хэмжээний дүрхээд унтах юм бол маргааш нь маш гоё гялалцсан нүртэй нүрний тосноо ч гэсэн маш гоё сайхан гоё ингээд шингэж ороод нүрийг их гоё харагддаг. 네. 네, 그래서 이 제품을 사용하실 때 제품 순서를 잠깐 설명을 드리면 앱솔루트 토너와 앰플하고 같이 사용하시게 되면은 피부결에도 좋고 피부 보습도 좋고 그리고 그 다음날 일어났을 때 얼굴도 부드러운 그런 효과를 보실 수 있습니다. За тэгээд энэ нүрний энэ шүний маск, алттай шүний маск яаж дүрх вэ гэдгийг та бүхэн дүрхийн бас зааврын бас хэлж өгье. Тэгээд дүрхээс өмнө одоо Atomy Absolute одоо тонер байна. Тонер. За тэгээд одоо ампул тий амлыг одоо дүрхчээд тэрнийхээ дараа шууд нүүрэндээ энэ алттай шүний маска дүрхээд одоо шууд угаах хэрэггүй өглөө босоо. Тэгвэл одоо энийг дүрхээд унтаад ирэх юм бол миний нүүрний арьс ямар болох юм бэ? Гүн маш гоё туйлгоор гялалцсан, нүрийг маш их чангалсан, чигшил дээр бас маш их дүүргэж өгснөөрөө илүү их гоё давуу талтай арьсыг маань илүү гоё зөөлөн болгож өгдөг. 음. 음.
네, 그래서 이건 리뷰인데요. 한국에 있는 사람들이 리뷰를 남긴 건데 잠깐 몇 가지만 읽어드릴게요. 어디 어떤 거 읽을 거예요? 아, 제가 읽으라고? 아니요, 제가 읽어드릴 거라고 얘기는 해주세요, 일단. 네. За, за. Энэ одоо энэ дээр байгаа энэ алттай маскны одоо дүрхэж үзсэн одоо үр дүнгээ хуваалцсан хүмүүс байгаа юм байна л да. Тэгээд айгүй олон хүн энэ маскыг дүрхэж үзсэн, үр дүнгээ маш их хуваалцсан. Тэр дундаас нэг ганц хоёрын та бүхэнд уншиж өгөө. 자, 여기 보시면은, 이렇게 빨간색을 제가 표시한 거에 보시면은, 건성 음흠, 피부라 세안 후 건조하고 얼굴이 많이 당기는 편이었는데, 그런 당김이 많이 없어졌어요. 사용 후 피부가 촉촉한데, 그 촉촉함이 다음날 세안 전까지 지속됩니다. 그리고 음. 사용 후 손으로 얼굴을 만져보면 쫀쫀함이 느껴져서 얼굴이 탱탱해지는 기분이 듭니다. За тэгээд энэ олон хүний сэтгэлийн одоо ганцхан энэ улаанаар ясны хүнийг уншаад өгье. Тэгээ би ингээд уншаа хэлээд өгье. Энэ хүн ингээд энэ маскыг түргснийхаа дараа миний арьс ингээд хуурайсан тул нүүрээ угаасны дараа маш их чанга энэ досыг дүрхээд одоо арьс одоо чангарч одоо хуурайшдаг байсан. Ингээд арьсыг биш ингээд угаасныхаа дараа нүүр нь амар ингээд хуурайшаад исэн. Тэгээд чангарч байсан. Тэгээд хэрэгснийхаа дараа миний арьс одоо чиглэг болж маргааш нь маргааш нь одоо дүүрээ угаах хүртэл одоо чигшил нь харам буюусаа чигшил нь одоо маш сайн одоо дүүргэж өгсөн. Тэгээд хэрэгсний дараа нүүрэндээ одоо хөрвөл одоо илүү их чанга мэдрэмжийг одоо төрүүлдэг. Энэ бол зүгээр л миний өста үнэхээр хайртай миний царай улам чанга босон юм шиг санагдаж байна гэсэн энэ хүн ингээд өөрийнхөө сэтгэлээ ингээд хуваалцсан байна. Маш их гоё чиглэг болгоод бүр ингээ барихад ингээ аяг хуурай арьстай хүн байсан байна да. Чиглэгээр айгүйх дүүргэж өрсөн гоё ингээ барихад зөөлхөн ингээ хатуу чанга болсон гэсэн энэ хүний үр дүн байна. 네, 네. 그래서 이렇게 좋은 제품이라는 거를 리뷰를 통해서도 이렇게 증명이 돼 있고요. За тэгээд энэ хүн болгон өөрийнхөө энэ алттай маскыг дүргсэн бүх хүнээс үр дүн одоо ингээ хуваалцсан байгаа. 중요한 거는 여러분들이 한번 써보시면은 바로 느끼실 수 있을 겁니다. Мгм. За хамгийн чухал нь та бүхэн хэрэгж үзэх юм бол илүү тэр мэдрэмжийг бас авна. Та бүхнийг удаас нь хэрэгж үзээрэй. 그래서 여기 보시면은 순금도 600ppm이 함유가 돼 있고요. 진짜 금이. Мгм. За тэгээд энэ дээр харахад одоо алттай маскны одоо орсон бүхтэй найрлага нь сумбын энэ найрлага нь одоо 600 грамм одоо орсон алттай кап. 그리고 제가 아까 말했던 이 샤프란이라는 이 성분이 냄새가 진짜 좋거든요. Мгм. Тэгээд би түрүү хийсэн шиг энэ ягаан цэцэг бол маш гоё үнэртэй цэцэг байгаа. Энэ дэлхийн одоо үнэртэй амтлагч одоо ийм болох органик шапуран күрэм юм байна лээ. Күрэм нь одоо маш их одоо нойрны одоо чанар арьсны өнгийг одоо сайжруулдгаар илүү их давуу талтай энэ цэцэг маа. 우리 여성분들 화장품 사실 때 뭐 성분도 좋고 뭐 여러 가지 다 좋지만은 향도 좋아야지 이제 많이 쓰시잖아요. За тэгээ манай эмэгтэй хүмүүс ч гэсэн бид нар ингээд гоо сайхны бүтээгдэхүүн ингээд авахтаа үзэхдээ бас чандараасаа илүү бид нэр гэсэн үнэрийг бас энэ ямар үнэртэй болоо гой үнэртэй болоо үнэргүй болоо гэж бид нар хардаг. Тэрэн шиг адилхан энэ дотор ч гэсэн маш гоё тийм үнэрийг бас оруулсан байгаа. 그래서 꼭 한번 사용해 보시면 좋을 것 같습니다. За та бүхэн нэг удаа ч гэсэн хэрэгж үзээрэй. 네. 자, 다음은 메가 비타민에 대해서 제가 조금 설명을 드릴게요. За та бүхэндээ түрүү ч бас заасан ч гэсэн та бүхэнд этоми, мегабети, 비타민ыг жоохон танилцуул гэж өгье. 자, 이 제품은 신제품이고요. 얼마 되지 않은 따끈따끈한 제품입니다. За энэ бүтээгдэхүүн бол үнэхээр шинэ бүтээгдэхүүн гараад удаагүй байгаа. Үнэхээр гоё шинэ бүтээгдэхүүн байгаа. 네. 자, 제일 첫 번째로 비타민 D가 어떻게 만들어지는 데에서 잠깐 설명을 드릴까 해요. За витамин D нь одоо бид хэрхэн одоо ордог вэ? Ямар биений төрлийн одоо ордог талаар та бүхэн жоохон товчхон танилцуулга хийж өгье. 네. 우리가 이제 먹는 식품이나 건강기능식품을 통해서 비타민 D가 보통은 이제 먹게 되면 소장으로 흡수가 됩니다. За тэгээ бидний витамин D-г одоо уухад бидний биеинд одоо эргэтний аль төрөлд ингээд очих юм бэ гэвэл бидний одоо тэр эрүүл мэндийн одоо хоол хүнс тэнцэл одоо гиз рүү ингээд орж ирдэг. Суужаа. 또는 хөдөө 우리가 нарийн 햇빛을 шингэдэг 받아서 피부로 합성을 해서 또 흡수가 됩니다. За тэгээд наранд бас ингээд нарны одоо ингээд арьсанд одоо бас ингээд чигшлиг нийлдэг. Арьсанд бас ингээд бас D витамин өгдөг. 그래서 우리 간이
이 흡수를 받아서 체내에서 이제 활성화돼서 활용을 하면서 콩팥으로 가가지고 이제 신장으로 들어가가지고 체내에서 활발하게 비타민 D가 형성이 되는 겁니다. За тэгээ витамин D-г одоо уухад одоо эхлээд бидний бүдүүн нарийн гидсэнд орчоо. Дараа нь яг хөө бидний эглэгэнд одоо сочно. Эглэгэнд одоо идэвхжиж одоо бие махбодод одоо хэрэгтэй зүйлийг аваад тэрнийхээ дараа эглэнээсээ гадна эглэгэнд одоо орчоод тэрнийхээ бидний одоо бөөрийг бас идэвхжүүлж өгөх юм байна. Биеинд хэрэглэнэ. Нэ. 네. 자, 그러면은 우리가 이제 비타민 D를 먹는 이유 중에 하나가 칼슘을 섭취하기 위해잖아요. Мгм. За витамин D-ний ууж байгаа нэг шалтгаан бид нар одоо кальцийг одоо ингэ шингэхийн тулд бид нар витамин D-гаас хэрэглэдэг. 자, 보시면은 칼슘이 많이 들어가 있는 제품들은 멸치, 브로콜리, 콩 아니면 시금치 여기에 좀 많이 들어가 있다고 해요. За тэгвэл кальциумд одоо орсон одоо хоолны хэрэглэдэг одоо хоолнууд юу вэ гэх юм бол одоо энэ солонгосын одоо жижигхэн юм загас байгаа хуурж идэг. Тэр загасны дотор бол тэр загас бол маш их кальци ихтэй байдаг. За тэгээ олон төрлийн одоо шош, проклейн одоо ногооны төр ногоонууд байгаа. Проклейн одоо шош, самар тэрэнд хүртэл also кальци их орсон байгаа. За тэгээ бидний идэг жимс одоо оранжи байна. За тэгээ бас ногоо ингээд нөгөө бууцаа бас маш кальцих орсон байдаг. 네. 네, 그리고 우리 비타민 D도 또 먹으려고 하면은 계란이나 노른자, 특히 노른자 있는 거, 그리고 생선, 버섯을 많이 섭취를 해야 됩니다. За одоо бид нар хоол хүнсээр одоо витамин D-г авах хоолнууд ямар хоолнууд байдаг вэ гэмэд одоо өндгөнд бас D витамин байдаг. За ялангуяа өндгөний одоо шаранд одоо илүү их цагаанаас илүү шар нь одоо илүү D витамин бас их орсон байдаг. За тэгээ бас нөгөө цэнхэр одоо энэ загас бас орсон, загас бас орсон байдаг. Тэгээд мөн адилхан одоо энд орсон бүхий л одоо витамин A, B, D энд байгаа бүх одоо зүйлүүд нь одоо энэ витамин одоо D-нүүд одоо бүгд орсон байдаг. 이 저렇게 때 hartzen байгаа 나오는. 네. 아, 제가 이렇게 설명을 드린 이유 중 하나가, 여기 계신 분은 다 나이대가 어느 정도이신지 모르겠지만은, 이제 보통은 한 30대 이제부터 40대를 넘어가는 그 순간부터 이제 뼈가 이제 점점 골다공증에 걸릴 확률이 높아진다고 해요. За энд байгаа манай хүмүүсийн одоо насны хэмжээг бол би бас сайн мэдгүй боловч за тэгээ бидний витамин D, кальцийн дутагдлаас 50 наснаас ахуулаад одоо ингээд бидний биений витамин D, кальц ингээд багасаад ирдэг. Тэгээд тэр багасаад ирэхэд 50 наснаас хүрээд ирэхээр насны хүмүүст орчим одоо хувь насны одоо ясны чирэгшил бас явагдаад ирдэг. Ясны чирэгшил маш их ингээд кальцийн гараад ирдэг. 네, 특히 여성분들은 이제 뭐 애를 낳거나 또 이제 폐경기라고 하죠. 그래서 이제 좀 나이가 들면은 이제 여성으로서의 이런 역할이 조금씩 이제 사라지게 되면서 골다공증 확률이 점점 높아집니다. Тэгээд ясны цэрэгшил ер нь ингээд 50 настайгаас ахуулаад эхэлдэг боловч яагаад тэгж яана 50 настай гэд бид нөгөө цэвэршилд явагдаад ирэхээр цэвэршилд их явагдаад ирэх юм бол бидний биеинд байгаа хэрэгтэй бүхий л тэр витаминууд ингээд баг гараад алга болоод идэг. Тийм учраас бидний цэвэршилтээс 50 наснаас доош дээш насны эмэгтэйчүүд бол ясны цэвэршилд одоо эрэгтэйчүүдээс илүү 5 дахин их байдаг юм. 자, 그래서 제가 아까 말했다시피 이 원인 중에 하나는 노화 아니면 폐경으로 인한 골밀도 감소도 있지만은 비타민 D와 K가 결핍되어 있는 경우도 많습니다. За тэгээд энэ одоо яс чимээгүй хүн одоо ядарч байгаа нь юунтай холбоотой юм бэ гэмэд одоо энэ хөгшрөлт одоо цэвэршилтийн улмаас одоо ясны одоо нэгдрэл ингээд хаагдал ингээд үүсч ирдэг. Тэгээ бас мөн витамин D-ний дутагдлалд ороод ирэхээр бидний одоо энэ дуруу, өвдөх, тэгээ бие ядрах энэ бүх зүйл ингээд бидний биеинд ингээд мэдэрч гарч ирдэг. 네, 그래서 이 뼈를 고치기 위한 세 단계 공식이 있습니다. Тийм учраас бидний одоо ясны одоо эрүүл мэндийн одоо 3 шалгалт томьёо бас байдаг. 자, 지금부터가 굉장히 중요해요. 이 칼슘은요, 비타민 D, 그러니까 비타민 D가 있어야지 이 칼슘을 흡수를 할 수가 있어요. За манайхаа энэ гой зургийг дараад авчаа та бүгд хэрэгтэй байх. За тэгээд энэ ясны эрүүл мэндийн 3 шалгалтын томьёо нь одоо эндээс одоо маш хамгийн чухал гинэ. Энэ айгүй чухал байгаа. За нэгдэг алхам нь болохоор юу гэх юм бол одоо шингээлт
их зөв маш сайн байх хэрэгтэй байдаг. Гэдэстэх одоо кальцийн шингээл витамин D энэ витамины уухад үнэхээр биений биед шингэлт сайн байна уу гэдгийг бас мэдрэх хэрэгтэй байдаг. 네. 자, 그러면은 이 흡수를 했으니까 이 칼슘이 이동을 해서 혈액으로 가게 되는데 이 음. 이동을 하는 이 과정에서 이것을 도와주는 역할이 비타민 K2가 그 역할을 해줍니다. За тэгээд бид нар ингээд витамин D-г уучлсны дараа одоо энэ бүдүүн найрын гэж байгаа шүү дээ. Бүдүүн найрын гэзэнд ороо шингээд тэр шингэсэн ингээд шингээд ирээд давшаага яваад ирэхээр яг хуу витамин D уусан боловч K-га бас маш их ингээд судсаар ингээд одоо кальциумод одоо орж ирснийхаа дараа одоо нарийн гэзийн одоо кальцийн шингэлтийг одоо нэмэгдүүлж өгөөд зорилтоо цусны урсгалаар ингээд шийдвүүлж өгдөг гинэ. Урсгалаар ингээд шийдвүүлж өгснийхаа дараа витамин К-га бас энэ ки бас давхараас орсон байдаг. Энэ кийн нь болохоор яагаад давхар орсон бэ гэвэл бидний ясанд очоод одоо шуулгалт одоо кальц ясанд тогтдог. Тэгээд энэ маань одоо ясанд очоод ясыг одоо бэхжүүлж өгдөг. Пат бүх болгож өгдөг. 네. 네, 그래서 정리하자면은 비타민 D는 칼슘의 흡수를 도와주는 역할이고 비타민 K2는 이 칼슘들이 뼈에 갈 수 있게 도와주는 역할을 하는 이동 방법입니다. За тэгээд нэг үгээр хэлэх юм бол одоо миний энэ одоо кальц болохоор кальцийг ингээд цусаар ингээд урсгалаар ингээд явсан цусны одоо урсгал яваад яс руу очоод ясныг витамин К-ний нь болохоор миний ясыг одоо маш их бат бөх болгож өгдөг. Тэгэхээр илүү давуу талтай. 그래서 저희 제품은 이 두 가지가 다 들어가 있습니다. За тэгвэл манай Atomy бүтээгдэхүүн энэ витамин D, K хоёулаа хамт орсон байгаа. 네, 그래서 권장 섭취량, 비타민 D의 권장 섭취량은 하루에 1000IU에서 2000IU입니다. За тэгээд комжан 권장, 하루에 먹어야 되는 양. За энэ витамин D-г одоо өдөрт уухын одоо ууж одоо болох хэрэглээ нь болохоор одоо энэ дээр нь байна. хэрэглээ. 네. 네. 그래서 이 양을 꼭 드셔줘야 되고요. 이 양을 드시려면은 일반적으로 안 먹는다. 우리의 제품을 안 먹고 그냥 이렇게 받아들이려고 할 때 얼만큼 해야 되냐? За тэгвэл 잠깐만요. 앞에 있는 거는 다시 보여주세요. 이거 곱창 첩추 하루에 이거를 내가 말 안 했거든. 이게 다시 말할까요? 네네. тэгээд энэ одоо өдөрт одоо би сая нэг нь орхигдсан байхгүй. Тэгээд одоо энэ зөв нөгөө хэрэглэж байгаа зүйл нь энэ хэрэглэхээс өдөрт одоо 1000-аас 2000 ингээд авч миний биед орох хэрэгтэй юм байна. 네. 네네. 그래서 이만큼을 권장 보충하기 위해서는 우리가 햇빛을 어느 정도 받아야 될까요? Тийм учраас бид нар энэ витаминыг одоо хэр их Dийг одоо биендээ оруулахад наранд одоо хэр их удаан байх вэ? 우리가 최소한 이 팔다리가 노출된 상태에서 하루에 20분에서 30분 정도 주 3회 이상은 나가줘야지 됩니다. За тийм учраас бид нэр одоо тийш наранд гараад одоо D витамин аавна гэж бид нар чинь 100-ны хувьд одоо хөдөө манай монголчууд хөдөө явдчихтэй наранд. Тэгвэл би тэр витамин D-г наранд одоо хэр авч чадах вэ? Яагаад би нарнаас одоо авахын тулд яах вэ? Хэр шарах вэ гэхмэд одоо энэ зурган дээр гарсан хүн шиг иймэрхүү одоо миний биеэ богинохоо энэ мак энэ шорт өмсчээж миний биеинд одоо витамин D-г одоо орж ирж орох боломжтой. 그래서 보통은 여름에는 가능할지 모르겠지만은 겨울에는 좀 쉽지 않겠죠. За 100 бол яг витамин D нарныг шаардлагатанд авах боломжтой бол өвөл бол тийг чадахгүй. 네, 그래서 음식으로 그럼 먹게 되면 얼마큼을 섭취를 해야 될까요? За тэгвэл бид нэр одоо витамин D-г одоо хоолоор авах юм бол хэр их идчихээ тэр хоолны витамин D-г одоо авч чадах вэ? 자, 계란 노른자 80개, 우유 200ml 25개, 연어 큰 거로 6개. За тэгээ энэ дээр байгаа өндөгний одоо шарыг одоо өдөр бид нар витамин D-г авахын тулд одоо шар өндгийг бараг одоо 80 ширхэг өндөг шарыг идчихэж одоо витамин D-г одоо авч чадах юм байна. За тэгээ сүү бол бараг 25 ширхэг одоо сүүг ууж ээж тэр D витамин авах юм байна. Ёно гэдэг бас ийм загас байна. Энэ ёно загасыг бас ингэж 6 ийм загасыг идчихээ тэр D витамин бидний биеинд одоо нөхөж өгч чадвартай. 네, 이렇게 먹으실 수 있으신 분? Ингэж идэж чадах юм байна уу гинэ. Өдөрт ийм их идэж миний бие хэрэгтэй байгаа D витамин нөхөж авах юм байна л да. Тийм учраас бид ийм их идэж чадахгүй шүү дээ, тий.
네, 하루 권장량 이렇게 못 드시죠? мэдээж хүн болгон энийг өдөр болгон ийм их идэж чадахгүй. 네, 그러면은 그래서 우리가 비타민 D를 먹어야 되는데 우리가 이제 한국에서는 건강검진을 받게 되면요. 이 비타민 D가 부족하다고 나오시는 분들이 계세요. За Солонгост ингээд одоо эрүүл мэндийн шинжилгээ ингээд хийгээд шинжилгээ үзүүлэхэд витамин D-ний дутагдал маш их гарч ирдэг. 근데 이 비타민 D를 종합 비타민을 이제 섭취하시는 분들이 계시는데 이게 이제 비타민 D가 한꺼번에 많이 들어가 있는 게 아니기 때문에 모자랄 수도 있어요. Мгм. За яг хөө ингээд мультивитаминыг бас уудаг хүмүүс байгаа. Тэгээ мультивитамин ч гэсэн бүх төрлийн витамин орсон боловч бас D витамин бас тэр хэмжээгээр бас их байхгүй учраас D витамины одоо тэр хүний биед одоо дутагдaltaй байдаг гэх. Хэдийн мультивитамин уусан ч гэсэн D витамины дутагдал ингээд гарч ирдэг. 그래서 반드시 내가 비타민 D가 조금 모자라다 하시는 분들은 저희 제품을 꼭 드셔야 됩니다. Тийм учраас би мультивитамин уусан боловч надад ингээд D витамин жоохон дутагтаад байна гэж хүн байгаа хүмүүс итоми одоо энэ D витаминыг одоо авч хэрэгж үзээрэй. хэлээрэй. 비타민 D의 효능에 대해서 잠깐 얘기를 드리면은 제일 첫 번째는 뼈를 강화해주고요. 면역 시스템을 강화해주고 우리의 기분을 조절해줘서 우울증이 안 걸리게 해주고요. 심장 건강에도 굉장히 좋고 근력 향상에도 좋습니다. За, D витамины одоо ашиг тусыг та бүхэнд хийж өгье гэн. Энэ D витамин ашиг тус нь юунд сайн бэ гэх юм бол ясыг одоо бэхжүүлж өгөн. За, дараах одоо бидний тархлааг одоо дэмжиж өгөн, тархлааг бэхжүүлж өгөн. Цусны одоо цагаан эсийг одоо ялгахад одоо тусалж өгөн. Мөн тэгээд одоо сэтгэл зүйн байдлыг одоо зохицуулахаас одоо тусалж өгөн. Сэтгэлийг одоо ингээд сэргээж өгөхөд тусалж өгөн. Хямралаас одоо хамгаалж өгөн. Дараачих нь болохоор бидний одоо зүрхний эрүүл мэндэнд маш их ач холбоотой цусны судсыг одоо тайвшруулж цусны эргэлтийг артерийн хуримтлалын байдлыг одоо маш сайн бууруулж өгдөг юм. За дараачих нь болохоор хүнийг нь болохоор хүч чадлын өсөлт нь бас сайн байдаг. Энэ одоо булчны агшилт. За тэгээ хүч чадлыг одоо ингээд хадгалахад тусалж өгдөг. 자, 여기서 유럽에 계시는 체코에 있는 몽골 분들이 계시고 또 몽골에 있으신 분들 계시는데 자, 이 두 가지 우울증이 또 유럽에는 좀 많잖아요. 그래서 제가 비타민 D를 항상 권해드리고 싶고요. 또 이제 혈관이나 이런 부분은 이제 겨울에 몽골의 겨울은 엄청 추우니까 이런 부분을 좀 참고하셔가지고 많은 분들이 좀 드셨으면 좋겠습니다. За тэгээд Чехад байгаа Монголд байгаа монголчууд Чехад жоохон ийм сэтгэл санааны хямрал бас их байдаг гинэ. За тэгээд тэр учраас энэ сэтгэл санааны хямрал тийм одоо сэтгэлийн одоо жинхэнэ тийм хүмүүс витамин D-г уухад бас зүгээр. За Монголд одоо хүүтэн уйлалд одоо энэ бидний одоо энэ булчин гэдэг өвөл хүтэн болгоод бидний суудсан булчингууд ингээд зангираад хөдөлгөөн багасаад ирэхээр ингээд удаашаад идэг учраас энэ D витамин бас ийм уухад бас зүгээр гинэ. Миний булчинны агшилтаас бас хамгаалж өгөөд хүч чадлыг нь одоо хадгалж өгөхөд тусалж өгнө. 그래서 유럽은 햇빛을 좀 많이 받을 수 있는 그런 계절들이 많이 없기 때문에 꼭 비타민 D는 필수로 드시면 좋겠습니다. Европ ч гэсэн бас ингээд нарны бас ийм баг зэрэг авдаг учраас илүү бас ингээд бас витамин D-г бас хэрэглээрэй. 네, 그 외에도 엄청 많아요. 비타민 D의 효능이 당뇨병도 예방을 해주고 탈모도, 피부 건강에도 그리고 이런 바이러스에도 굉장히 좋습니다. Витамин D бол үнэхээр олон ашиг тустай, маш олон ашиг тустай. Тэр дундаас одоо бидний хор тавдраа ч гэсэн бас хамгаалахад тусалж өгөн. За тэгээд бидний одоо ус уналтаас хүртэл бас хамгаалахад бас тусалж өгөн. За тэгээд бидний арьс бүх юмд одоо энэ бүх зүйл одоо янз бүрийн одоо тэр вирусны эсрэг бас ингээ ханиад одоо коронавирус энэ бүхнээс бас хамгаалж өгөхөд бас тусалдаг. Энэ бүх зүйл нь бас маш их ашигтай тус нэмэр бас өгдөг. 비타민. 네, 그래서 뭐 이제 어느 정도 지금 제가 얘기했던 게 다 나오고 있는 거고요. За тэгээд энэ дээр байгаа миний сая хийсэн бүхий зүйлүүд бас орцсон байгаа. 네. 그래서 요 표는 이제 비타민 D가 혈중 농도, 혈액 안에 얼마큼 있느냐에 따라서 이게 정상적인 수치로 계속 있을 때는 이 안에 있는 모든 질병들이나 이런 것들이 발병할 확률이 적어진다라는 표를 나타내는 겁니다. За тэгээд
одоо энэ зургийн одоо үзүүлэлт нь юу вэ гэх юм бол одоо цусан дахь одоо витамин D-ний одоо концентрийн ба өвчний одоо энэ тохиолдлын одоо хоорондын одоо хамаарлан байна да. Энийг ингээ уугаад хэрэгснийхаа дараа бидний одоо энэ биеийн дэх одоо өөрчлөлттэй одоо янз янзын одоо зүрхний шигтээстэй хүн за тэгэл муу ясны одоо тэг чигшил ясны одоо ширэгжилтэй хүн мөн одоо ингээ зүрх одоо янз бүрийн одоо ийм хүмүүс уусан хүмүүс уусны дараа одоо эний хэмжээ нь одоо маш их доошо бууж ирж сайжирч ирсэн энэ үзүүлэлт байгаамаа. 그래서 에메르거이 부테토닉에 에메르거이 부테토닉. Амар гоё бүтээгдэхүүн шүү гинэ. Манай багш маань монголоор өстой амар гоё бүтээгдэхүүн байгаа. Хэрэгжилж 꼭, үзээрэй. 꼭 네. 드세요. заавал авч хэрэгжилж үзээрэй. 네. 그래서 이 제품이 굉장히 조그만해요. 한 요만한 크기거든요. Энэ витамин одоо сав нь ийм жижиг. айгүй жижигхэн витамин савтай. 그래서 알은 또 엄청 조그만합니다. доторх имэн хүрт ийм бүтээгдэхүүний ширхэг нь хүрт айгүй жижиг. 3개월분이고요. 하나씩 드시면 돼요. 3 сарын хэрэглээ өдөрт нэгийг л уу. 그래서 그거를 꼭 한번 드셔보시면 좋을 것 같고 알약을 못 드시는 분들도 충분히 드실 수 있습니다. За тэгээд ингээд зарим бүтээгдэхүүний ингээд ширхэг нь айгүй том байдаг шүү дээ. Уухаараа ингээд хоолойн тэглээ том байна гэдэг нь ийм бас тийм биш. Тийм учраас санаа зовхгүй энэ нь маш жижигхэн учраас бид залхид бол шууд ингээд 자, 저희 хүндрэл 제품과 байхгүй. 네. 네, 저희 제품과 같이 먹어도 되는 제품을 좀 설명을 드릴게요. За тэгээд манай бүтээгдэхүүний яагаад уух тухай та бүхэнд ингээд бас хэлж өгье гэх. 자, 저희 제품 중에서 칼마디라고 해서 칼슘과 마그네슘이 같이 들어가 있는 제품이 있습니다. За манай бүтээгдэхүүн бол ясыг үүсгдэг аспуктины букс гэдээ орсон байгаа. 칼마신. 칼마디 제품 아시죠? 칼슘 칼마디 있는 거. гэдэг. 네. 칼슘 нөгөө 칼슘 ба гурвс нөгөө кальц байгаа шүү дээ. Тэр гурвсан кальц бас байгаа. 거기에 이제 저희 지금 있는 제품에 없는 마그네슘이라는 게 있는데 이 마그네슘이 체내에서 비타민 D가 활성화를 해줄 수 있는 그 역할을 수행하고 있거든요. 그래서 같이 드시면 굉장히 좋습니다. Тийм учраас витамин нөгөө гурвсан кальц байдаг. Тэр гурвсан кальц дотор хүртэл бас магнин байдаг. Тэр магнинтай хамт витамин Dтэй хамт уувал илүү их үр дүнтэй. 그리고 두 번째로는 저희 제품 중에 터마신이라는 제품이 있는데 이거를 같이 드시게 되면은 관절의 염증이나 이런 부분에 더 많은 시너지 효과를 내실 수 있어요. За тэгээ манай буцаа бүтээгдэхүүн дотор одоо турмек гэдэг шүү дээ. Монголд ороод Монголд байгаа үе өчний бэлтгэмэл дуудаг турмашны ASMB гэдэг байгаа. Энтэй бас одоо бидний үе мөчний өрөвслийг одоо багасгаж ясыг одоо бэхжүүлж өгдөг. Энэ бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнтэй хамт ухамд илүү их одоо эрт хүчийг авч чадна. 네, 그래서 이 제품에 대해서 또 마지막으로 간단하게 설명을 드리면은 조금 쉽게 설명하는 비타민 D는 운전기사고 비타민 K는 내비게이션이라고 생각하시면 돼요. За тэгээд та бүхэндээ зөвхөн жишээ авч ярий. Зөвхөн энэ витамин D-ний одоо найрлага одоо витамин D нь одоо ямар үр гүйцэтгэдэг гэх юм одоо ясны одоо бид нэр D витамин одоо зөвхөн жишээ нь татгаад одоо жолооч гэнэ. За тэгээд D витамин одоо жолооч болоод витамин K нь болохоор одоо зам загч болоод. 네. 네, 그래서 요거 하나 더 설명을 드리자면요. 우리 제품에 지금 비타민 K가 있잖아요. 자, 이 비타민 K 비타민은 хамт орсон. K 비타민с байгаа. 자, K는요. 체내에서 생성이 되지 않습니다. 외부로부터 반드시 섭취가 필요해요. 뭐라고요? 비타민 K는 네. 체내, 몸 안에서 생성이 되지 않아서 외부에서 무언가를 먹어서 섭취를 해야 된다고요. 비타민 K는 болохоор одоо заавал нэг өөр витамин хэрэгж үдчихэж бидний K витамин гэж шингэж өгөх юм байна. 자, 이 K2에는 두 가지의 종류가 있습니다. MK-4라는 게 있고 MK-7이 있어요. витамин K-는 одоо бид одоо үйлдвэрдэг учраас витамин K-는 одоо бид одоо нэг үйлдвэрдэг учраас заавал гаднаас одоо авах хэрэгтэй юм байна. Би одоо энийг харсан чинь заавал гаднаас авах учраас витамин K2 нь одоо хоёр зүйлтэй байдаг. Нэг нь MK4, нэг нь MK7 гэнэ. 네.
네. 네. 그래서 MK4는 계란 노른자나 유제품을 통해서 얻는 이런 성분이고요. MK7은 이런 청국장, 나토, 이런 발효식품에서 얻는 성분입니다. Тэгээд MK-는 заавал одоо хүнс MK юу бүтээгдэхүүн нь болохоор MK4 нь болохоор одоо аль ямар хоол хүнснээс авах юм бэ гэмээр одоо өндөгний шар сүүн бүтгэнээс авдаг мөн одоо загаснаас одоо авах боломжтой гэнэ. 그래서 MK4는 CIS형이라 해서 이런 합성으로 뭔가 이렇게 합성을 해가지고 얻는 제품이고요. MK7은 이런 발효를 통해서, MK7 발효를 통해서 트랜스형이라는 걸로 이렇게 좋은 발효를 통해서 얻게 되거든요. М. Тэгээд NK7 нь бас одоо ямар хоолноос авах юм бэ гэвэл эдний нөгөө 아까 NK7-ийг 아직 안 해가지고요. 7 нь болохоор 전국장 гэдэг эдний нэг бас нэг юм хоол идэх. тэрнээс бас авах боломжтой 3 хоног орчим тэр хоолыг идчихээ тэр авах боломжтой гэнэ. Энэ хоёрыг ингээд MK7 4-2-ыг нийлүүлэхэд одоо сайн уучлуудыг одоо витамин AK тернасмиг 7 гэнэ. энийг сайн эсгэх замаар одоо олж авдаг. 그래서 요약을 하자면은 트랜스형으로 되어 있는 비타민 K를 먹어야 된다. Тийм учраас трэнс К витамин витамин хэлбэрээр одоо хэрэглэх одоо заавал энэ биеийг одоо итгүүлжүүлж нэмэгдүүлж өгдөг. 그래야지 이런 흡수율이나 이런 걸 높일 수가 있습니다. Тийм учраас шингэлтийг бас сайн ингээд сайн болгож өгнө. 그래서 요런 발효식품이라고 하죠. 한국에 있고 이런 일본에 있는 이런 것들 있죠. За одоо энд байгаа нэг юм самар шиг юм нэлцэнгаа юм байдаг. Энэ болохоор Солонгост бас Японоос маш их хэрэглэдэг юм бүтээгдэхүүн байгаа. Биш ээ. Юу хоолны хүнс кун самар байдаг. 네. 네. 그래서 저희 제품은요, 이 안에 있는 내용치를 최대치, 권장하는 최대치를 넣었어요. За тийм учраас одоо Itomi бүтээгдэхүүнүүдийн дотор одоо өдөрт 뭐 넣었다고? 체내치? 비타민 D하고 K를 넣을 수 아, 있는 만큼의 최대치를 넣었어요. 예. за тэгээд витамин одоо 100% мянган хувь одоо витамин D3, DK2-ыг маш их хэмжээгээр одоо 100% одоо оруулсан. 100%, мянган. 100% одоо энэ бүтээгдэхүүнд одоо орсон байгаа. витамин 자, D, vitamin 네. 원래는 일반 사람들이 먹기에 400 IU, 그러니까 이 정도만 섭취하면 되는데, 이제 비타민 D가 부족하신 분들은 이거를 섭취해서는 결핍이 해소가 되지 않기 때문에 저희는 4000 IU를 За 넣었거든요. тэгээд 네. витамин мегана нь болохоор мегана нь одоо ингээд зүгээр одоо бүтээгдэхүүнүүд нь дотор болохоор одоо зүгээр 400% ингээд орцсон байдаг боловч Atomy Mega D витамин дотор болохоор витамин D K дотор болохоор бас 4000 ингээд их хэмжээгээр найрлагт оруулсан байна. их хэмжээгээр оруулсан. 네, 그래서 이만큼 좋은 제품이고 성분이 좋은 것들만 들어가 있습니다. Тийм учраас ийм маш их хэмжээнд 100% ингээд оруулсан учраас витамин D-г одоо хэрэглэхээр 네. 그래서 다른 제품들이랑 비교를 해도 전혀 꿀리지 않는 정말 좋은 제품이니까 한번 드셔보시면 좋을 것 같아요. Тийм учраас бусад бүтээгдэхүүнтэй харьцуулгамад Atomy бүтээгдэхүүн илүү их D витамин D, K2 нь илүү их хэмжээгээр орсон учраас илүү их сайн. 자, 여기 보시면은 제가 아까 말씀드렸다시피 정말 조그만합니다. 지금 여기는 크게 나왔는데 손바닥에 놓으면은 안 보일 정도예요. Тэгээ та бүхэнд сая ярьсан шиг энэ одоо энэ дээр байна маш их 100 мг юм жижигхэн юм ширхэгтэй орсон. 네, 그리고 오일 타입으로 되어 있기 때문에 흡수율이 굉장히 좋고요. 어린이와 여성들도 쉽게 섭취하실 수 있습니다. За тэгээд насанд хүрсэн хүмүүс одоо насны хүүхдүүд хүрэл одоо энийг уухад маш их шингээлтийг сайн шингэж өгдөг. Шингээл нэмэгдүүлэхэд бол тосны одоо төрөл маш их орсон. 네. 네, 가격은 3개월분에 한국 돈으로 18,800원입니다. За тэгээ энэ Atomy Mega витамин D2 нь болохоор үнэ нь болохоор солонгосоор үнэ байгаа 18800 won. 굉장히 저렴한 가격이죠. 3개월분인데.
Энийг бол 3 сар уун. 3 сарын хэрэглээ. Үнэ нь болохоор үнэхээр 18,800 вон гэж чинь маш их боломжийн үнэтэй боловч чанарын хувьд үнэхээр их чанартай. 3 сар угаад өдрийн нэгээр л уу. 네. 그리고 이제 마지막 제품인데요. 자, 어, 함께 노, 수지 다이너소스 부탁드고. 네. 네, 노워시 트리트먼트라 해서 씻지 않는 그냥 바르는 트리트먼트입니다. За, дараагийн бүтээгдэхүүн бас мөн гараад удаагүй байгаа шинэ бүтээгдэхүүн бод энэ торгомсог угаахгүйгээр хэрэглэх ийм тримот байгаа. 누워서. 네. 자, 우리 이제 제가 하나의 실험을 이 제품을 사용해서 실험을 한 게 있어서 말씀을 드릴게요. За, би дахиад нэг бас та бүхэндээ хийж өгье. яриг нэ. 네. 자, 우리가 하시. 이제 고데기가 있잖아요. За, бидний одоо өсний хайж. 예, 고데기를 빵에다가 이렇게 음. 사용을 했어요. За, би нэг юм туршиж үзсэн туршилтаасаа ярьж өгье нэ. Би өсний хайчаар энэ талханд одоо ингээд талхаар ингээд туршсан. Нэг нь одоо өсний хайж. 하나는 저희 저거 노워시 트리트먼트를 안 바른 거고요. 하나는 노워시 트리트먼트를 바른 겁니다. За, энэ талхан дээр болохоор саяны тэр нурмет термотик одоо угаадгүй энэ досны термотик одоо нэгэн дээр болохоор дүрхээд нэгэн дээр болохоор дүрхээгүй энэ дуршилт одоо үзүүлэх гэж байна. 네. 자, 하나는 안 바른 거고 하나는 바른 거예요. 어떤 게 안 바르고 어떤 게 바른 건지 알 수 있겠죠, 단번에? За, та бүхэнд энэ талхыг хараад үзээ. Нэг нь болохоор дүрхсэн, нэг нь дүрхээгүй. Аль нь одоо дүрхсэн дүрхээгүй та нар ялгаад үзтээ, хараад үзтээ. Ялгата. 자, 이 뜨겁잖아요. 뜨거워서 뭐죠? 빵을 이렇게 하니까 한쪽은 너무 뜨거워서 다 탔고요. 한쪽은 저희 트리트먼트를 발라서 했기 때문에 타지 않았습니다. За, тэгээд ингээд дүрхэж үзээгүй байгаа дүрхсэн хоёрыг нь өсний хайжаар ингээд дүрхээгүй байгаа талхыг ингээд халан өсний хайжаар ингээд хайцсан чинь ингээд түлэгдсэн. За, тэгээд дүрхсэн тэр одоо дүүс термонтын одоо дүрхсэн талхыг ингээд тэр халуун хайжаар ингээд дарсан чинь одоо ингээд юу ингээд түлэгтэйг ингээд өнгө нь хүртэл гоё харагдсан. 네. 그만큼 보호를 잘한다는 뜻이겠죠? Тэгвэл энэгээр харахад туршлаар үзэхэд юугаа тийм их биений өсийг одоо хамгаалж өгч байна гэдэг эндээс бас харуулж амаа та бүхэнд. 자, 그래서 여기 보시면은 안 발랐을 때야 발랐을 때거든요. За, тэгээд саяны дээр өсний дээр одоо дүрхдэг угаадгүй одоо термосыг дүрхэд нэг нь одоо дүрхээгүй дүрхсэн хоёр хүний ус байна. Ялгаа байгаа. 네. 이렇게 비포 애프터를 쭉 보여드릴게요. За, тэгээд та бүхэн нэг хүний одоо нэг нь одоо дүрхээгүй нэг нь одоо дүрхсэн хоёр ялгаа нас маш их өөр байна. 자, 여러분들이 몽골의 날씨 건조하고 겨울에 생각해 보세요. 다 За, 왼쪽에 머리 있으신 분이 많으시죠? За, зөвхөн одоо ингээд бодоод үзтээ манай Монгод одоо өвлийн үйлдэл маш их хуурай байгаа. Хуурайштай үед бидний өс ч гэсэн маш их хуурайшаад ирдэг. Тэгмээс та бүхэн бодоо миний өс одоо хуурайшаад ирэх юм бол ийм хуурай мэд байдалтай боловч энийг одоо төрөхөд одоо миний өс гоё чиглэгдүү гоё тойлгоор мэд харагдаж байна. 또는 자주 염색하거나 이래서 머릿결이 상한 분들도 많을 텐데 이런 식으로 머릿결이 많이 좋아집니다. Тэгээ энэ хүмүүс ингээд энэ досыг төрхөд үзэхэд ингээд маш их өсний өөрчлөлт маш их гарсан. Тэгээд маш их өсөө бууддаг, химийн хийлэгдэх хүмүүс. За, тэгээд хуурайшилтай ийм хүмүүс энийг досоо төрөхөд нүүрний өс маань маш их гоё чиглэг, уурагчлаар их дүүргсээ гоё харагдаж байна. 네. 그래서 열 손상과 여러 가지 손상 모드를 방어해주고 머릿결이 좋게 해주는 저희 제품이거든요. За, энэ маань одоо бидний одоо энэ дүрхснээрээ одоо өсний одоо чигшэл өсийг одоо тойлгоор өсний одоо дулааныг одоо маш хамгаалж өгдөг. Гэмтлээс одоо хамгаалаад илүү унгаахгүйгээр тусаж өгдөг эмчилгээний одоо төрөмөйт гэнэ. 네, 그래서 보통 우리 드라이기나 고데기 이런 사용하실 때 보시면은 온도가 100도에서 많게는 200도까지 올라가게 됩니다. За, бид нар одоо өсний хайж өсний сенс одоо ингээд хэрэглэхэд одоо бараг өсний сенс нь болохоор одоо илүү ингээд өсөө сенсээ хатаахад 100% одоо температуртай байж одоо өсөө ингээд хатааж ирдэг. За, тэгээ өсний хайч нь болохоор одоо хэдэн грамм 180-аас 280 температуртай байж бид тэр өсийг одоо гоё гэж өсний хайж халаад бидний өсөө ингээд өсөө ингээд хайч өсөө ингээд эндүүддэг. 네. 그죠? 그래서 저도 보통 이제 제가 파마를 안 했을 경우에 완전히 생머리이기 때문에
고데기를 사용하게 되는데 요랬을 때 머리가 굉장히 많이 상하게 되는데 저희 제품을 사용하고 굉장히 부드러워졌거든요. Мгм. За миний хувьд бол миний ус одоо ингээд одоо усны одоо бүржгэр хийм хийхгүй бол ингээд ус маань одоо жоохон ийм шулуун мэт байх учраас би ингээд үсэндээ ингээд баг зэрэг ингээд хийм хийлгээд ингээд үсээ бас ингээд хатаах үе байдаг. Тийм учраас тэрийг хатаагаад байхад ингээд ус маань бас жоохон өөрчлөлт байсан учраас энийг түрхэхэд бол ус маань маш гоё болсон. 그래서 이렇게 이제 염색을 하시게 되면은 저런 식으로 머리가 변합니다. Мгм. Маш их үсээ будаад, маш их үсээ түлээд ингээд шараа будаад бол бидний ус маань ингээд гэмтэж, хуурайшиж одоо хавралтай байдаг. Уграад 음흠. байдаг дундаасаа. 네, 그래서 이러한 제품을 보호하려고 하면은 여러 가지 방법이 있겠지만은 저희 제품을 사용하면은 굉장히 많은 도움을 주니까 내가 씻고 나와서 이 제품을 발라주시기만 하면 돼요. 젖은 머리에 바르셔도 되고요. 머리 Мгм. 다 말리고 나서 바르셔도 됩니다. Мгм. За тэгээ энэ маань одоо усны одоо термот маань угаасны дараа ингээ бид нэр шампунь угаачаа шампуныхаа дараа линз ч юм уу термот хэрэглэдэг боловч энэ шин гарсан энэ бүтээгдэхүүн маань үсээ угаасныхаа дараа үсээ хатаасныхаа дараа хэрэглэдэг юм бүтээгдэхүүн байгаа. 네, 그래서 이 제품, 네. 네, 그래서 이 제품을 저는 보통 그냥 젖은 상태에서 바르시는 걸 굉장히 추천드려요. 아까 식빵을 제가 설명드린 것 같이 머리를 보호해 주거든요. 열로부터. Мгм. За миний хувьд бол энийг одоо ус хатсныхаа дараа ч юм ингээд дүрхдэг болож дүрхэж болоо дүрхснийхаа дараа энийг ууах хэрэг байхгүй зүгээр тэр чигээр ингээд байж байна. А өөрөө болохоо энэ хүн маань өөрөө болохоо би бас нэг юм ус жоохон нойтон байхад бас дүрхэд бас болно. 그래서 여기 보시면은 85,000 ppm의 단백질이 들어가 있습니다. 이 85,000 ppm이라는 거는 85%의 단백질이 들어가 있는 거예요. 굉장히 많은 양의 단백질이 들어가 있다 생각하시면 됩니다. Мгм. За эндээс харахад бол энэ уураг маш их хэмжээгээр бас орцсон байгаа. Уураг нь болохоор одоо их хэмжээгээр одоо орцсон байгаа. Уургийн хэмжээ 85 мл их орцсон байгаа. 네. 그래서 다른 제품들도 봤을 때 이만큼 들어가 있는 제품이 많이 없습니다. Мгм. За үсний клиникийн найрлагатай боловч энэ одоо TK код одоо маш их үсийг зөөлөн болгодог, гөлгөр болгодог. А бусад бүтээгдэхүүнд бол ийм их хэмжээгээс ороогүй байгаа. 그리고 이거는 손상 모발 케어에 관련된 성분이 약 40종이 들어가 있거든요. За энэ болохоор 40 төрлийн одоо гэмтсэн үс арчилгааны одоо найрлагт одоо найрлагыг одоо агуулсан байна. 제가 이거를 다 말씀드릴 수는 없지만은 단백질에 관련된 제품들과 또 이제 열 손상에 관련된 것들 그리고 손상 모발에 관련된 것들이 다 합쳐져 있는 거예요. За ингээ бүгдийг би бас нэг хэлж чадахгүй. Энэ дундаас бол усны уургийг маш их сайн уургажуулан чигшүүлж өгнө. 네. 네, 그래서 제가 이런 맞춤 케어를 또 이제 하나 가져왔는데요. 음, 일반적인 모발, 건강한 사람들은요, 음, 그냥 샴푸를 사용하시되, 이왕이면은 인텐시브, 단백질 샴푸를 사용하시고 나서, 어느 정도 뭐, 드라이를 하시거나 이러면서 노워시 트리트먼트를 같이 사용해 주시면 좋고, 두 번째로는 이제 탈모가 고민이신 분은 루트바이타이라는 우리 애터미 샴푸가 있습니다. 그 제품과 헤어팩을 사용하신 다음에, 우리 거를 이제 트리트먼트 사용하시면 되고요. 이제 손상 모발이신 분들은 단백질 세트를 다 사용하시고 나서 마지막으로 트리트먼트를 한 번 더 사용해 주시면 됩니다. За тэгвэл за энд байгаа зураг дээр харагдаж байгаа шиг одоо энэ өсний одоо энэ шампунуудыг энэ яаж хэрэглэх вэ? За ямар ус нь таны өсний нөхцөл байдал одоо тохируулан одоо энэ шампунуудыг термотыг одоо яаж хэрэглэх юм бэ гэвэл нэгт нь болохоор зөвхөн хэвийн өстэй хүмүүс болохоор одоо зүгээр одоо миний өс ирүүлээ гайгүй гэдэг тийм хүмүүс болохоор одоо энэ Itomi одоо шампуныг одоо өглөө одоо хэрэглэнэ. Одоо шампуны термот шампуны хэрэгсний дараа нь энэ шинэ гарсан энэ бүтээгдэхүүнийг одоо түрхэж өгнө гэнэ. За хоёр дахь одоо бүтээгдэхүүн одоо энэ зурган дээр гарсан шиг энэ маань одоо үсний уналтай холбоотой асуудал те маш их үс ундаг хүмүүс маань энэ хоёр дахь шампуныг хэрэглээд одоо үсний маска тавьчаа жоохон байж усаар зайсныхаа дараа одоо шинэ гарсан энэ термотыг одоо үсэндээ ингээд жоохон хатаагаа төрсөн ч болно эсвэл үсээ жоохон чигтэй байх чинь бас ингээд энэ гурыг одоо хамт хэрэглээд бас болно. За тэгээ гурав дахь нь болохоор
одоо гэмтсэн үсэ маш их гэмтэлтэй, маш их өөр ашигтай, одоо маш их удсан тийм одоо хүмүүс шампуныг одоо ангижруулахтай одоо энэ уургатай шампунь байгаа. Энэ уургатай шампуныг хоёулыг нь хамт хэрэглээд тэгээ ангижруулахтай шампунтай хамт хэрэглэснийхаа дараа үсээ хатаасныхаа дараа энэ дүүгөөс термотыг бас ингэж хэрэглэж болно. Энэ гурыг хамт хэрэглүүл илүү их үр дүнтэй. 네. 네, 그래서 용량은 45ml고요. 가격은 13,800원입니다. За тэгээд энэ маань одоо 45 мл орсон. Тэгэхээр учраас одоо 1000 төрлийн PB нь болохоор 1100 PBтэй. 네. PB는 요거 그대로 말하신 거 아니죠? PV는 틀립니다. PB 아니. 맞아, 네, 맞아. 6000 PV입니다. 그게 PB 아니에요. 네. 비보로 했어요. 네네네. 지금 PB 행사 는 중이어서 이게 조금 올라갔을 거예요, 좀. За тэгээ PB-는 болохоор 6000 PBтэй байгаа. 네네. 그래서 이 제품 가격도 싸고요. 제가 지금 사용하고 있는데 한 달째 사용하고 있는데 아직도 반밖에 못 썼거든요. За энэ бүтээгдэхүүн бол үнэхээр үнийн хувьд бол боломжтой. Тэгээ одоо энэ бичсэн байгаа. Тэгээ би өөрөө энийг хэрэглээд нэг сар гаруй болсон боловч бүр талд нь хүртэл ороогүй байгаа. 그래서 미용사분들이 제 머리를 이제 머리 잘라주실 때 왜 이렇게 부드럽냐 그러세요. За өсчөнгүүд ингээд өсчөнд очоод би ингээд үсээ засуулгаар өсчөн хүмүүс миний үсийг чиний үс ямар гоё толгор юм бэ, гоё гүлгэр юм бэ гэдэг хүмүүс тэгжсэн. үсий маань. 네, 이 제품을 제가 사용해서 그런 것 같습니다. 그래서 여러분들도 한번 사용을 해보시면은 후회하지 않을 제품이실 거예요. Тийм учраас би энийг хэрэгсэн учраас миний үс маань гоё толгор зөөлөн болсон байхаа. Тийм учраас та бүхэн бас энийг бас хэрэгж үзээрэй. 네. 네, 꼭 그렇게 사용해 주시면 되고요. 제 강의는 여기까지 하도록 하겠습니다. За 감사합니다. тэгээд биний өнөөдрийн бүтээгдэхүүн танилцуулга энэ хүртэл ингээд болёо. Та бүхэндээ баярлалаа.